Лаажстана. Ямар гоё юм бэ? Ийм гоё юм төрж байгаа. Мөнх дэлгэр гинэ Монголоос. Ваа за чи ихтэй гоё мартаж ирдэг баярлалаа. Тэгээ Монгол дахь шүтэн бэсрэгчээс нь бас бэлэг ирсэн байгаа. Тэр бэлэг нь хөргөж өгөх гээд ирсэн байна. За ингээ бүгдээ дотгошоо орцгоё. Тэг доосон гол нь яваад орё. Бас дундуур нь таслаад яах вэ? За орцгоо. Лаажстана. Ямар гоё юм бэ? Ийм гоё юм төрж байгаа мó. Ямар. Таны Монгол дахь шүтэн бэсрэгчээс бэлэг явууллаа. Тийм үү? За баярлалаа. Таныг 20 идэхэн насандаа сонсож өссөн. Тэгээ амьдралынхаа одоо жаргал зовлонтой хэцүү бүх үе таны дууг хамт байсан гэдэг гисэн. Тэгээд танд ингээ гоё бэлэг явуулсан байна. Цэцэгтэй ингээ захиатай. Баяр гуниг бүх цаг үед таны дуутай хамт байсандаа маш баяртай, догдлолтой байна. 9 сарын 21-нд болох тоглолтод нь амжилтыг өөдөөд нь хүсэн өрөөж байна. Мөнх дэлгэр гинэ Монголоос. Ваа за чи ихтэй гоё мартаж ирдэг баярлалаа. Ямар хөөрхөн юм бэ? Надтай бүр холбогдоод таны нөгөө нэг баярыг явуулаад чи ийшээ очих уу тэгээд би гоё цэцэг өгүүлэх гэсэн юм аа гэд. Ямар гоё юм байж бодох юм. Өөр бас гоё юм байгаа юм шүү. Тийм дотор нь бас Монгол гоё Монгол бэлэг дурсгалын хатад брендийн юмнууд байгаа. За тэмцээх баярлалаа. Гэхдээ ямар гоё юм нөгөө дуулгадаг хөвгтвэ гэдэг шиг ямар гоё мавчирдаг хөвгтвэ. За бэлтгэл нь хэрэг явж байна. Дайжгүй байж лээ. За чиний ажил сайн уу? Ажил сайн. Сарын 21-нд уулзъя. За ингээд тоглолтын бэлтгэлийн маань завсарлага болж энэ хооронд бүгдээр отгоогчсоо жоох юм асуугаад авъя. Одоо ямар утгаар таны нэр одоо ингээд альтернатив отгоо гэдгээр явд юм бэ? Ер нь 90-ад оны дундуур ер нь тийм альтернатив хөгжим MTV-гээр айгүйх явдаг байсан. Тэгээ би тэндээс одоо нөгөө inspire авдаг байсан гэдэг юм уу та тий. Тэгээд яг нь ярилцлага өгөх энэ төр болохоор би одоо альтернатив хөгжимд амар дуртай. Би ингээд тэгэж тийм хүмүүс шиг ингэж дуулахыг боддог энэ төр гэл айгүйх ярьдаг байсан бохгүй жоохондоо. Тэр үед чинь бол сонин айгүйх хэвлэлд гардаг байсан шүү дээ. Тэгээд тэн дээр ингээ өгсөн ярилцлага энэ төр дээр яхад л ер нь альтернатив отгоо гэдэг нэрийг ингээд баг одоо хэвлэлийнхаа өгсөн гэж болно. Энэ тоглолт маань одоо Америкт таны анхных уу эсвэл хоёр дахь уу яг хэддэг тоглолт гэж явж байгаа? Америкт бол би даасан тоглолт бол анхных монголчуудаас одоо Америк нэгдсэн улсад маш олноороо одоо суурьшин амьдарч байгаа тийм ээ. Тэр хүмүүстэй зориулаад тодорхой хэмжээний баяр ёслол пари ивентүүд дээрээс очиж дуулж исэн удаа бол байгаа олон хотууд дээр тийм. Монгол бас өөрийнхөө жижигхэн ганцхан үг нэртэй сингл пензэг гаргаад тэрнийхээ бас тий концертыг хийчээд ирсэн л дээ. Тэгээ яг одоо нөгөө ингээд уран бүтээлч хүн чинь нөгөө ингээд тодорхой хэмжээний нэг дуу хийчээд хэсэг хугацаанд ингээд нөгөө нэг цадцсан юм хийх юм тэгэхээр ингээд хэцсэн юм шиг мэдрэмж авч ирсэн бол дахиад ингээд цангаад эхэлдэг байхгүй. Тэгэнгүүт тэгээд шин дуу хийсэн одоо нөгөө Лос Анжелест очиж би нэг дуулахтаа тоглохдоо нөгөө Малибу дээр тийм тэр клипийг хийсэн байгаа. Тэгээд одоо бас хоёр дахь дахиад шин дууныхаа хөгжмийг бас сая гитарын дуу гаргасан шүү дээ тийм. Гитарын дууны хувилбарыг гаргасан. Одоо 3 дахь дууны бас хөгжим хүрээд ирсэн байгаа. Тэгээд тэрнийг бас би одоо бэлдэн. Тоглолтны тэгтээ дараа тэр болвол тэгээд ашрам тэлхэд одоо манай сая Алтан бүрэгдийн маань найз одоо хөгжил тэгээд манай басист одоо тий бас гитарчин залуу маань бас сая Канадад байж байгаад Америк нэгдсэн улсаас суурьшихаар хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол би сайн одоо нөгөө состав гэдэг шиг тий бүрдэхэд айгүй гоё боломжийн нөхцөл нь бүрдэж байгаа учраас би энийг бас ашиглаж одоо гэдэг юм уу тийм ээ. Тэгээ одоо манай бөмбөр тоглож байгаа залуу маань бол одоо Монголын одоо залуучууд бол их сайн мэдэх бах Growl of Clone гэдэг метал одоо тийм рок хамтлаг байдаг. Маш чадварлаг ингээ байнгын хичээл хийдэг тэр энэ харж яадаг учраас би бас одоо за одоо энд ингээд сурж байгаа далимд нь те одоо ингээд миний бас тоглолтод ихж байгаа тоглолтод оролцсон үстэйгээл тэгэл шууд бид нар ингээд шууд састаа бараг бүрдсэн. Тэгвэл одоо ингээд амьд хөгжим за тэгээд ардаа юм backtrack musicтэй явах энэ хоёрын ялгаа та гоё. Фонограмаар бичсэн дууныхаа хөгжмийг бол хөгжмөө бичсэн учраас нөгөө яг л тэр хിവэрэл явдаг бол амьд хөгжмийн концерт бол алдсан ч байсан
одоо тэр үеийн эмоц, хүний тэр өдрийн сэтгэл зүй яг тэр мэдрэмж хамт уур явж амьсгал идэг тийм. Тэгэхээр үзэж байгаа үзэгчдэд хүртэл илүү ойрхон гэсэн үг байхгүй. Тэрүүгээрээ бол одоо амьд хөгжмийн тоглолт бол илүү онцлог болдог болох болж байна. Өөрийнхөө бие даасан тоглолтыг 2025 оны 9 сарын 21-нд хийхээр төлөвлөж байна. Энэ тоглолт маань бол одоо миний 5 альбомноос орсон дуунуудаас бүрдсэн 3 хэсгээс бүрдсэн тийм тоглолт болно. Алтан бүргэд хөгжилт Алтан Эрдэнэ гэдэг уран бүтээлчтэй тоглох байгаа. Тэгээд үнэхээр миний дууг бас одоо сонсч ийсэн юм уу эсвэл сонсохыг хүсэж байгаа хүмүүс байгаа бол тэр өдөр ирээд одоо тэр өдрийн уур амьсгалд гоё багтаад тэгээд бүгдээрээ гоё ингээд нэг өдрийг дурсамжтайгаар өнгөрөөё гэж та нарыг уриалж байна. Миний нөгөө guest артистаар одоо манай Ад Заяа гэдэг Tiger Fish гэдэг бас хамтлагт укулелетэй тоглодог нэг хамтлаг байдаг гэсэн шүү дээ. Тэгээ миний бас гитарын дуугийн маань бас cover хийжсэн л да. Өкүүгээ бариад би дуулах дуртай гэд. Тэгээд манай тэр Заяа найз маань бас энд байгаа. Манай Анура Music-ийн Хатан болд багш өөрийнхөө шав Анандтай хамтдаа ирж бас одоо миний тоглолтондоос одоо оролцох байгаа. Тэгээд мэдээж одоо бас энэ алтартай дуучныг одоо гитар тоглуулаад тайзан дээр харуулад байхгүй бас тий. Өөрөө бас өөрийнхөө уран бүтээлээс тоглоно. За отгоодоо тоглолтын өндөр амжилт хүсье. Тэр өдрийн тоглолтоор хэдүүл уулзцгаая. Отгоодоо амжилт хүсье. 21-нд уулзцгаая. Би ч өөрөө нөгөө нэг Отгаагчийн фэн амир багасаа явсан байхгүй юу? Манай зөвхөн бит хоёр. Отгаагчийг анх гарч ирж байхад би ч бараг 6-7 настай байсан чи. Яг өсвөр наснаа ороод тэгээд Chill Out гэдэг альбомыг сонсоод тэгээ фэн болсон байхгүй юу? Тэгээд Америк Отгаагч ирсэн гээд нэг ярьж исэн. 2 жилийн дараа би сурахаар ирээ. Тэгээд Отгаагчтайгаа бүр айгүй дотн болоод азар бас хөгжим тоглолтыг байж таараад байгуулж байгаа хамтлагт нь энд байх хугацаанд ингээд тоглоод явж байгаадаа баяртай байна. Тэгээд бүгд эрийг төлөвлөж байгаа хүмүүстээ хүрэлцэн ирээд бидрийг дэмжээ. Тэгээ нэг өдрийг сайхан өнгөрөөё гэж.